бүтээлж ажлуудыг хийж ирсэн. Улаанбаатарт сум сурчлах үйл ажиллагаа, урлагийн тоглолт, одон зураачийн мөцгөлөн, эндээс очсон дасуур сумын иргэдийг засгийн газрын хуралдаан болон музейтэй танилцуулах гэх мэт ийм ажлуудыг нутгийн зөвлөл сум удирдлагатай хамтарч зохион байгуулсан байгаа. Мөн хандив тусламжтай холбоотойгоор сум аймагт хэрлэн суманд үйл ажиллагаа хандивын аян өрнүүлж байна. За энд болохоор нийтдээ үйл 22 сая төгрөгийн музейн дотоод заслын арга хэмжээг хариуцсан нутгийн зөвлөл хариуцж ажиллахаар болсон байгаа. За энэ дээр манай цагаан дэв нутгийн зөвлөл одоогийн байдлаар бид иргэдүүдэд бүртгэлийн судалгаа хийснээр бол 1100 орчим гишүүнчтэй болоод байна. За тэгээ бид бүхэн бол энэ гишүүнчлэгээ хүрээнд энэ гишүүнчлэгээ төлөө сум орон нутгийн хөдлөө цаашд бид өрөөтэй хамтран ажиллах болно. Буряд зан наадан цэнг өв соёлын баялаг сантай. Үндэсний хувцсаран гойсон буряд хөвөөд басхад баавай нар жаргал тунарсан нүрэндээ хэмрийн оч дүрлзүүлж тунч таатай. Наадан цэнг гэж байна. Алдарт Йохр хатирхаас эхлээд буряд зуны бүжиг дуу гэдэг тэр аяараа сонгодог. Энэ бүхэн үнэндээ Дашилбар сумын соёлын дүйн үүсрэ гэж хэлж байна. Дашилбарчууд 93 наадмаараа үндэсний сур буряд сураан дээдлэн харуулж цэцмэрэг найсардаг. Үндэсний сурын мастер хайдвын хүү улсын мэрэгэн мөнх жаргал 40 сумнаас 30 сонож улсын дээд амжилт тогтоож явсан улсын мэрэгэн даваасар, улсын хошоо мэрэгэн насан гэрэл борхон байц сурын паралимпийн олимпийн авраг хөдөлмөрийн баатар Баатаржуу спортын мастер Дондод Санжотогийн нэрлээд байвал гараад байхаар алдаргавьяаны эзэд Дашилбараар өнгөлдөг. Дашилбар нутагт хурдан хурц цагийг эзэлсэн сайхан ажнууд эртнээсээ нааш хэлбэглээ. Арвжаа хөрөн, данзны хөрөн, жалсны хул, ортооны хөрөн, цэвэний хөрөн, бадраагийн хар, балжинэмийн хар, зодвын улаан, одонгийн хар, сампилын хол, бугаадайн улаан, янсны хэргээд түрүү магнай торгон жолоогон өргүүлсэн хөлгүүдийг хойч удам өнөөч тасраагүй хурдалсаар л байна. Дашилбар сумын уугуул даваагийн даш тундаг улс хувьсгалын 30 жилийн ойгоор тав дууж Монгол улсын начин болж байсан. Энэ л сайхан хүчтнээс улбаатай олон сайхан бөхчүүд үндэсний өвхийн барилдаанд улс аймаг сумандаан барилцсан. Он жилүүдийн түүхэн цуваг харжээ байхад зундээ жанцсан шинж, санж мэтуул, увсан жамбаа, дэмбэрэл, батмөнх, мөнх жаргал, баян дүүрэн, шатарвал, гөлгөн, баттөмөр, цэгмэд, нямсран, Сайнбат, Отгонбат гээд өнөө хүртэл олон сайхан бөхчүүд энэ л сумын нэрийг гарган хүч чадлан сорж яваа. Дашбалбар сумын соёлын төв
1935 онд анх Улаан гэр нэртэй байгуулагдаж 1950 онд Улаан булан, 1959 онд клуб, 1988 оноос соёлын төв болон өргөжсөөр одоо 8 ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. Соёлын төв хөдөөгийн хүн амд төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг чанартай хүргэх зорилгоор ажлаан сар улирал жилээр төлөвлөн жилд дунджаар 12,000 орчим үзэгчид урлаг соёлын үйлчилгээ үзүүлж байгаа юм. 1990 онд Ардын театрын цол мандат хүртэж 1991, 1995, 1998, 2002 онд Оросын холбооны улсад аялан тоглолт. Улаанбаатар хотод 3 удаа, 2009 онд аймагт нар туссан нутаг тайлан тоглолтон 2 удаа хийлээ. Соёлын төвийн хүрээнд 420 гаруй ардын авьяастан дуу хөгжим бүжигт шимтэн дурлаж номын сангаар нийт иргэддээ үйлчилж байна. Ардын авьяаснуудаас соёлын тэргүүний ажилтан 8, улсын тэргүүний ардын авьяастан 17, улс аймгийн урлагийн наадмын алтан мөнгө хүрэл медальтан 152 төржээ. жилийн түүхэн замыг туулсан манай соёлын төвийн бахархал бол үе үеийн соёлын ажилтан ардын авьяаснуудын сэтгэл шингэсэн олон сайхан уран бүтээл тайзнаа амилж иргэд хөдөлмөрчид үзэгч олондоо үйлчилсэн явдал юм аа. За энэ сайхан урлагийн тайзнаа олон ардын авьяаснуудын тодорч одоо уран бүтээлд маш их амжилттай оролцсноор иргэд хөдөлмөрчдөөсөө их үнэлгээ авсан. За мөн соёл урлагийн болон төрийн дэд шагналуудыг хүртсэн сайхан алдартангууд олон байдаг. За үүнээс дөрөвдөл Монгол улсын гавьяач жүжигчин Дугарын Дондог, Монгол улсын ардын жүжигчин Дэмбэрлийн Жаргал сайхангүй гээд манай нутгаас төрөн гарсан олон сайхан уран бүтээлчд байдаг юм аа. Манай Борит төмний одоо язгуур өв соёл, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн тэр сайхан өв соёлоо уран бүтээлдээ багтааж маш олон уран бүтээлийг үе үеийн ардын авьяаснууд бүтээж ирсэн юм аа. 50-аад 60-аад оны үед бол Ахмад ардын авьяастангууд маань социалист хөдөлмөрийн төлөө бригадсан сайхан хамтлагтай уран бүтээл хийхээс гадна сум нэгдлийнхээ ажил үйлсэд хувь нэмрээ оруулж маш их нөр их хөдөлмөрийг одоо хийж байсан гэдэг. За 70-60-аад оны үед бол хамгийн олон жил соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Балж даргатай соёл хөдөлмөрийн хамтлагийн одоо торгон залаа хамтлаг дурдахгүй байх аргагүй. За тэр олон сайхан одоо язгуур уран бүтээлээрээ Монгол улсын олон удаагийн язгуур урлагийнх наадам, ардын урлагийнх наадам, олон улсын алдарган наадмуудад оролцож амжилт гаргаж маш олон медаль хүртсэн ийм авьяастангуудтай манай одоо маш их хүндэтгэж явдаг Ахмад ардын авьяастангууд бидний бахархал юм аа. Сумын соёлын төвөөс олон ажил үйлчилгээ зохион байгуулж иргэдийнхээ соёл хүмүүжил, авьяас үлгийг хөгжүүлэхэд хөтөж болсоор байна. Хөгжим, дуу, бүжиг гээд олон дугуйлан хичээлж байна. Соёлын төвийн дэргэдэх нийтийн номын сан 1963 онд 2000 номтой байгуулагдсан. 1986-аас 1990 онд 2 оронтойтой ажиллаж байсан. Одоо 12,000 гаруй номтой, 500 гаруй уншигчтай, 20 хүний багтаамжтай уншилгын танхимтай, номын фонтны өрөөтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 1987-1988 онд аймаг улсын тэргүүний номын сангаар шалгарч байжээ. Эмнэлгийн үүсэл нь малын совилогч 1936 оноос ажиллаж эхэлснээр тавигдаж анхныхан совилогчаар тэхийн дорж ажиллаж байсан байна. 1940 онд малын баг эмчийн салбар байгуулагджээ. Анхны малын баг эмчээр Балдангийн бат 1941 оноос шагдрын дорж ажиллаж эхэлсэн түүхс байна. Тус сумын мал эмнэлэг үржлийн засаг нь мал аж ахуй газар тариалан жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мал, олон мал, талын сөрөг зэрэг мал эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дашилбар сумаас гавьяат нэгдэлчин Дэнсмаа, Цэндэн ханд, улсын аварга малчин Дашгалсан, Дондог, Лочин, Жаргал, Очир, Цэрням, Базар, улсын аварга хадланч Батсүх,
эмнэг сургагч Будж болон сайлчин Долгор, Галия, Долгор сүрэн, Буян жаргал зэрэг хөдөө аж ахуйгаас төрсэн алдарчнуудаар ам бахархдаг. Дашвалбар сум 2013 оны жилийн эцсийн тооллогоор 163 мянга гаруй толгоймол тоологдсноос Тэмээ 510, Адуу 15,900, Үхэр 12,200, Хонь 92,800, Ямаа 41,900 байсан байна. Үнийг хайдагшуулан саах гэж анхан сагаа байгаас гаралтай сагаа байгийнхан бол үнийг хөвгээр хайдагшуул саадаг байсан. Манай энэ жараахан фермийнхэн миний 71 он дэлгээлтээр очиход маань үнийг одоо өөрийгөө авахулж тийш хайдагшуулан саадаг байсан. Тэр хайдагшуулахын арч тус бол хайдаг үнэ гэдэг бол таргад хөвээрг алддаггүй, ганц удаа саам алддаггүй, сүү нүтгэн их сүү гардаг, 2 сар туглын тостой сүгээр угжаал тэгээд хөхсүүн дуруулчин. Тэгээд үншөөр тижэн тэгээд бүх сүүн одоо хавраас эхлээд 3 сараас эхлээд намар 12 сар хүртэргээд сүүн ашиглагдж байдаг. Тийм ашигтай юм аа. Хайдаг үнэ зарим тоглоо зайдуулж ихэр болгож ихэр болгоод ихэр шин үгэн тэгээд үншөөр тижэхэн үншөөр тижэн тэгээд л тэр хайдаг үнэ нэмс тэр чигээрээ юунд дор сайлан доорно. Их ашигтай хайдаг үнэ үл их ашигтай. Тэгээ манай фермийнхэн тэр хөвгээр биш яг өөрийгөө авахулаад тэр үнэ бол яг л надыг бол миний тугал гэж бодоод л одоо долоож агаад л саалгана. Тэгэж. Тийм хайдаг болохын тулд шинэ гунжин үнээг аваад уяа тушаанд сургаал тэгээд дараад нь үнээг төрөхөд нь үнээгөө бүр манжаага шүн төрүүлэн шүн манжаага төрүүлээд усыг нь эхэлж аваад тэрийг одоо бэлэтэй гартаа бэлээ барьж агаад л ус салыг нь өөртөө гартаа төрхөж агаад үнэндээ долоолгоно. Үнээгөө бүр дарж байгаа туглыг нууж авна. Тэгээд тэр усыг нь долоолгоо тэгээд өөрийгөө авахулдаг байхгүй. Тэгээд 3 сар чинь явж явах чинь яг тэр үнэ шинэ яарталд л энэ миний туул гэсэн шиг дагаад явна шүү дээ. Айгүй сайн тань. Тэгээд өөрийгөө авахулаад л цаад юм да. Одоо ч гэсэн би тэр 20 жил саалшин гэсэн тэрнээсээ хойш одоо нардын ашигтан болоод тэр хайдагшуулдаг үнэ ямалаа хайдагшуулаад одоо бол тэр явж байна. 44 жил хайдаг үнэ сааж байна да. Хайдаг үнэ нь аш тусвал маш их. Жараахан олон саалчид бүгд л үнэ хайдагшуул саасан. Тэгээд манай фермээс олон аврах саалчид авьяат муят гарсан манай фермийнхэн бол улсдаа нэрээ гаргасан. Сэвсүүл жарахай баг 2014 оны жилийн эцсийн хүн ам мал тоолдгоор нийт 237 өрх 900 гаруй хүн амтай байлаа. Мал аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлдэг. За буряд зам цагаан эдээгээр айн алдартай. Дашвалбар сумынхан ч улсад данстай сайхан сайлчид малчтаараа үе дамжуулан бахархсаар ирсэн. Монгол улсын авьяа Цэндэн хад Энсмаа улсын 3 удаагийн арга долгор тэргүүтэй сайл сүгээ сав дүүрэн бэлхүүлсэн сайхан хүмүүсийн төрж өсөж мал ахуйгаа адуулсан нутаг нь Сэвсүүл жарахай. Сэвсүүл жарахайн багийн сайлчин хүүхнүүд 1960-аад оноос бүр тодруулбал Монгол улсад анх удаа үнийг хайдагшуулан сааж туглыг зайдуулан бойжуулах ажлыг эхэлж байсан юм аа. Одоо ч уламжлагдсаар байна. Тус багт уул уурхайн шин иж балай цахилгаан эрчим хүчний хайрт бүрд компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниуд болон сум орон нутаг иргэдийн дэмжлэг тусалцаатайгаар 2014 оны 10 сард 120 м квадрат талбай бүхий иж өрн багийн соёлын төвийн барилгыг засварлаж ашиглалтанд оруулсан байна. Багийн газар нутагч хонш, хөдөр, уран, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг илбэгвээ. Манай Сэвсүүл жарахай баг бол дээртэр үеэс сүүл сайн авраг ихтэй жарахайн ферм гэж байсан. Олон авраг төрж гарсан авьяат нэгдэлчин 2. За авраг саалчид 4-5 зөндөө төрсөн. Ийм аврагын үлгийн нутаг сүүл сайлын аврагын үлгийн нутаг юм аа. За Сэвсүүл жарахай баг манай ерөөсөө энэ байгаль орчны тал дээр одоо энэ ойр орчны ур шиншээний уурхайтай харна. Энэ уурхайн юугаар бол манай багийн төв маань 24 гэрэлтэй болж багийн төвийн маань засварч шиншээний уурхай маань туслалцаа үзүүлээд багийн ард иргэдтэй нийлээд өнгөрдөг 14 оны 10 сарын 5-нд энэ багийн төв маань 24 гэрэлтэй. Монгол улсад бараг байхгүй шүү. 24 гэрэлтэй усаа халаалтын төрийн тэнэр халдаг ийм багийн төвтэй усаа. За манайх одоо байгаль орчны хамгаалах тал дээр бол манай баг маань улд дагуу нэг нөхөрлөл байгаа байгаль орчны хамгаалах. Энэ нөхөрлөл маань одоо нарсан толгойд
нарс тарьж байгаа 90 гад энэ жил ойжуулт хийсэн. За мөн адил манайх шин булаг ихтэй 160-ын булагийг маань одоо хасиж хамгаалаад энэ жил бүр мод тариад байгаа. Дотор нь ойжуулт хийгээд. За баруун жарахаа 100 баруун жарахаа гэж 2 жарахаа байдаг. Тэр маань хоошоо уулзгалыгаа тэтгэдэг байхгүй. Тийм болохоор 100 жарахаа хашаад өнгөрдөг жил хашаад энэ жил бүр мод тарьсан байгаа. За баруун жарахааг одоо энэ жил дахиад хаших гэж байна тэр. Тэгээд уулзгал руугаа нэг уулзгалаа яах юм байгалийн тал дээр манай багийнх их яаж байгаа нөхөрлөлүүд ажиллаж байгаа сум орондоо хийж ард иргэд ингэж байгаа маа. Малаараа хүн амаараа манайх бусд байгаа сумын дотор хамгийн олон өрхтэй, хамгийн олон хүн амтай. Тэгээ мал маань хамгийн олон ийм олон өрхтэй байдаг юм аа. Ташилбар сумын давуу талууд гэвэл хөгжлийн хөтөлбөрөөр боловсруулан сумын төвийг ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлж байна. Багийн засаг дарга нарыг автомашин нар хангаж багийн иргэдэд нэг цагийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Интернет толбогдсон 6 компьютер бүхий кафе ажиллуулж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө 48 сая төгрөгөөр иргэдэд малжуулахаар төлөвлөд байгаа. Сумын иргэд хөдөлмөрчдийн чөлөө цагаан өнгөрөх орчны тогтчлтыг сайжруулах зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр усан ориглуулж байгуулахаас гадна цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом алсыг харагчийг байрлуулсан байна. Сумын иргэдийг ажлын байртай, ногоон байгууламжтай, эрчим хүчний хэмнэлттэй, бохир цэвэр усны хангамжийг бүрэн шийдвэрлэж шин дэвшилт технологиг нэвтрүүлсэн 5 тухтай эко амны орон сууцаар хангах зорилгоор Улаанбаатар хотын залуу хас эрчимтал эко эрчимтал зэрэг компаниудтай хамтран засаг даргын тамгын газар судалгааны анхны ажлыг хийж иргэдээс байр халаалтын системийн захиалгыг авч ажиллаж байна. Ирээдэд хүрэхэд төрийн үйлчилгээг нэмэгдүүлэн, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж, Монгол төрийн хар хүн болон төлөвшөөдөд дэмжлэг үзүүлж, тэдгээрийн нийгмийн баталгааг хангахад мөн даш балбар сумаан Монгол улсын загвар сум болгон хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Улсын тэргүүний загвар сум шалралт тухай болцтой уралдаан орон зайд зарлагдаж, 3 жилдээ явагдсан билээ. Ингээд 2014 онд энэхүү уралдаанд Дорнод аймгийн Дашуулар сум маань улсын тэргүүний загвар сумаар шалгарч байна. Ингээд та бүхэнд хадуун баярын мэндчилгээг дахин өргөн дэвшүүлье. За тус сумын тамгын газрын давуу талууд нь бол сумынхаа ерөнхий төлөвлөгөөг боловсруулан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөнийхээ дагуу сумаа хөгжүүлэн ажилладаг. Тамгын газар бол туслахч байдлаа бол 569 толгой малтай өгөөрөө бол үйл ажиллагаа зохицуулж явдаг. Багийн засаг дарга нараа бол бүгдийг нунуу ажуулсан. 4 багийн засаг дарга маань машинтай бас дээр нь давхар 5 багийн дарга тавуулаа мотоциклтай ингэж төрийн үйлчлэх иргэдэд хүргэж ажилладаг. За иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхин хүрээнд 9 төр ажилчтай бол 187 богино малыг бол 3 жилийн хугацаатайгаар ингэж малжуулж ингэж ажиллаж байгаа. 2002-оос 2007 онуудад бол аймагтаа бол 2 дугаар байр эзэлж байсан. 2009-оос 14 онуудад бол аймагтаа нийт 5 удаа аймгийнхаа тэргүүн сумаар шалгарч байсан ийм амжилттай. 2013 онд зүүн бүсийн шилдэг сумаар шалгарч байсан. 2014 онд бол улсын тэргүүний загвар сумаар ингэж шалгаран үйл ажиллагаагаа явуулж байна. Сумынхаа иргэд хөдөлмөрчдөд төргөн шууршихаа үйлчлэхийн тулд бол нэг цагийн үйлчлэгээг бол нээн ажиллуулж байгаа.
Буряадсан ажил хийвэл хийсэн шиг хийдэг. Амьдрал ахуйгаан өө татвал татсан шиг татдаг ард түмэн. Сүхвэрээд гарвал дүнзэн байшин босгож, шимээсэгвэрээд гарвал бухал өвс яриалгадаг сайхан хүмүүсээ. За манай сан бол 817.18 3000 га нутагтай. Нутаг дэвсгэрийн 96.6% нь бэлчээр, өв сургамалтай өөрөөр хэлбэл мал зориг, өсгөх, хадлан тэжээл үлдээх, газар тариалан эрхлэгдэн тааламжтай нутаг юм аа. За манай сан бол нийт 900 гаруй өргөтэй, 330-аад 3300-аад хүн амтай. За 160 гаруй мянган одоо мал сөрөгтэй. За нийт хүн амын 90 гаруй хувь нь одоо буряд ястан амьдардаг. Дөшийн гол, улсын гол, зөвсүүл жаргахаа гэх мэтлэн 10 гаруй одоо томоохон гол орхитай, 50 гаруй одоо булга шанттай. За ихэд далай, бага далай нуур, чухын нуур, одоо дунгай нуур гэх мэтлэн 10 гаруй одоо нууртай. За баруун эмт, дунд эмт, зүүн эмт, ийн аршаан, за бөөрийн аршаан, цагаан хүндийн аршаан, за жаргахын бол гэх мэтлэн одоо 10 гаруй төрлийн одоо аршаан булгуутай ийм нутаг юм аа. За газрын хөрсөн дороо бол одоо эдс баялаг ихтэй. Өөрөөр хэлбэл одоо тухайлбал одоо алт мөнгө, зис, цагаан туулга, хар туглаг, ураан, сайр, усан болор одоо гэх мэтийн одоо ер нь олон төрлийн одоо баялагтай. За сүүлийн жилүүдэд бол одоо манай сумын нутаг дэвсгэрт бол нефтийн хавь бол одоо хийж байна. Өөрөөр хэлбэл манай сумын газрын хөрсөн дор бол одоо ер нь эдс баялаг илүүхтэй баялаг одоо нутаг юм аа. 50-аад оны үед Чулуун хороотын одоо урхаа гэж байсан юунэ өнгөт металлын. За мардын урхаа байгаа, там ураны мардын урхаа байгаа. За одоо бол одоо шин гэдэг одоо хэдийн хөрөнгө оруулалттай компани байна. За тэгээд одоо номинтын урхаа байна. Emerald Mines байна. Энэ Эрдэнэ толгой байна. Гихмчлэн одоо уул урхаан одоо олооролт хийж байгаа ийм одоо урхаанууд олон байна. Ер нь одоо унаас бол цаашдаа бол хөгжих одоо бүрэн боломжтой. Чух баг сумаасаа зүүн үргэж 18 км зайтай. Чух нуурын байгалийн үзэсгэлэнт нутагт оршдог амралтын төв багийн төвтэй хамт байрладаг. Энэ багт Чух экотур, амралт сувилийн газар, номин элтрүүд хоршоо, цогийн давс нуур төрийн бус байгууллага зэрэг аж ахуйн нэгжээ байгууллага амралт сувилэл болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Баг иргэдийн нийтийн хурлын дарга Бат сайхан, багийн засаг дарга Цэрэндаш, хүний баг эмч Дуламжив, эмэгтэйчүүдийн дарга Даваасүрэн, залуучуудын дарга Жаргал сайхан, малын эмч Эндиг Хочор, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бат сайхан, Шатар бол Батцэрэг нарын бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна. За манай баг нь сумынхаа төвөөс зүүн урагшаа 18 км-т орших байгалийн үзэсгэлэнт газар болох Чухнуурынхаа эрэгт багийн төв маань байрладаг. Ерөнхий одоо манай багийн нутаг дэвсгэр бол Монголын дархан цаашд газрын одоо А бүсд харьяалагддаг. Байгалийн одоо үзэсгэлэнт газар олонтой онцлог одоо тийм байгаа. Одоо жишээлбэл одоо Чухын нуур, элтрүүд уул, ирээн цавуул, гурван загал уул, за дийлүүл, мужлангийн хүндий, айтын овоо гэх мэтлэн одоо байгалийн үзэсгэлэнт олон газрууд одоо байдаг. Одоо дэлхийд ховордсон цэн тогруу одоо энэ манай багийн нуур, Чухын нууранд маань одоо жир болгон ирдэг. Хэсэг мачтын нөхөрлөлөөр энэхүү одоо Чух амралтын газрыг байгуулж одоо ажиллаулдгаараа манай баг нь одоо сонцлог байдаг. Цаашдаа бол нөхөрлөлийн зорилго нь энэ амралтын газраа аюул жуулчлалын бааз болгон хөгжүүлэх зорилготой өнөөдөр удирдлагын чанартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Чух нуурын торгон мандал бидэртэж амрагч олныхон сэтгэлийн бүрдэд цэнхэртэн. Энэ нуурын эрэг хөвөө тэрл хөдөө сайхан нутагт мал сүрэг дэлхэн бэлчиж байна. Аймагта хамгийн олон малтай сан бол Даш балбар. Буряадсан ажил үйл сайн амжуулж, амьдрал хуйгаан төвхнүүлж, ач үр сайн өсгөж, алс ирээдүгэн дархалж явна. Дархлагтаан нэр төртэй дархалж явна. Дорнот аймгийн Даш балбар сум аймагта сүүлийн 10 жилд нэгээс бус жилүүдэд эхний байруудад үүний дотор сүүлийн 3 жил дараад нь тэргүүн байрч шалгарч
бүс нутгийн жишг сумын төвшөнд орсон. Иймгүй дашилбарчууд төрөө айраг алддаггүй ажнаа хүлэгвэт урагшилж байна. Үүний баталгаа болж 2014 онд Монгол улсын засгийн газраас зүүн бүсийн шилдэг сумаар шалгаруулж 100 сая төгрөгийн бай шагнал хүртсэн. За бол одоо шохуугийн иргэн Морьёгийн дашууын Сэдэн жавын ихгүй Халтар гэдэг хүн 75 настай. Одоо ийм тэгээд энэ дээр бол би насаараа одоо авъяжийнхээ уламжлалаар мал маллаж явсан. Одоо шилмалтайгаа л байгаа. 6 сарын 22-наас гэхэд л одоо нэг нэртэй цэлтэй нэг вариатын одоо ярьдаг Дөрөсөн мороо гэж их мороо болдог. Тэр үеийн одоо үеэс эхлээд хоньны ноосны үе явуулдаг. Хоньны ноосны үеэр чинь одоо хоньо тэр зууралтын дааралтын аюулаас хамгаалах бас хашаахаараа тэр нөмөр нөөс эхлээд хамгаалахаар арга ажиллагаа их л байдаг. Тэгээд зүүн цагийн мал малгааны асуудал бол хаврын төлөлт дуусаад одоо дараа нь бол ногоожуулах малаа одоо эхний ногоонд одоо таргалуулж элгэлүүлэх одоо тэгээд байршил суурьшил магшилны одоо суурийг одоо тавьдаг цаг үе одоо мөн яг эхлээд байгаа. Тэгээ энэ үеийг тохиолдвол одоо бид бол яг ойр зуурын одоо отор нүүдэлд одоо хийж вилчээр устай газар одоо ингэж сонгон явдаг ийм уламжлал тэр ясаар одоо гэхэд айл болгон бараг цуслангаас ногоожилтад гараад чилжээд байгаа үе. Энэ үед бол одоо энэ үеийн дараагаар одоо яана өгөхөд мал бол хоньны хувьд бол одоо тэгээд өснөөсны хувь. Мод малын өснөөс авахаас агуулсан өөрөө хаяа дуустдаг. Одоо ийм л байна цаг уурын байдалтай хол ус нөхцөлд ярихад бол. За тэгээд юу байна? Өснөөсны байдлын бог малын хувьд бол их хүндрэлтэй. Нэхэн 6 сарын дуустал